За ингээд Монгол төрийн ажлыг ингэж л явж ийн л та. Амьтны үсэн тэд суунчаад манай яам бол дэмжиж байгаа, засаг бол дэмжээгүй гэдэг. Тэг юу гэж ойлгох юм танаа засгийн газрыг чинь. Нэг сайд нь орж ирчээд манай салбар бол манай яам дэмжиж байгаамаа гэж. Тэгсэн мөртлөө засгийн газар дэмжээгүй гэдэг. Харин тийм тэгэхээр та хэд кабинетийн зарчмаар ажиллаж байвал шийдвэрээ нэгтгэе. Тэгээ одоо алин дээр чи явах юм. Танаа засгийн газар чинь дэмжээгүй гэсэн биш. Тэгээ салбар нь дэмжиж гэдэг шин. Харин тэгэхээр ийм нэг сонин тайлбар битгий өгөл тө. Нэгдсэн бодлого байвал бодлогынхаа дагуу л яв. Ашигт малтмлын одоо энэ араа ашигт малтмлын тухай хуулийн нэмэрт өөрчлөлтөөр яг тийм болж илэн шин. Мэргэжилтнүүд нь сүүлдээ хаашаа жигдэх вэ гэхээр их хурлын гишүүд рүү жигдэг болсон. Улсын хурл дээр шийдээд унгаа бол унгаа нь үз, болвол болно үз. Ямар ч бодлого байхгүй, толгой байхгүй. Толгоогоор хөлөө хийцэн. Хөлөөрөө толгой хийцэн. Ийм нөхцөл байдалтай явж штэ. Эдийн засгийн байнгын орооны энд сууж байгаа дараагаас хөл бүх гишүүд өрөө сонссон биз. Сайд нь орж ирчээд яам бол дэмжиж байгаа гэдэг. Засгийн газар дэмжихгүй байгаа гэдэг. Ийм бодлогогүй Монгол төр жаашд явж болохгүй. За хуулийн төслийг зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Тухайн орон нутаг дээр ажил хөдөлмөр хийгээд тэнд нэмэн үртэг шингээгээд тэнд хөрөнгө оруулалт хийж байгаа бол тэр орон нутаг аймаг нь юмаа хүртэж явах ёстой зарчмынхаа дагуу. Энийг бол их хурлын гишүүнүүд бол дэмжиж байгаа. За засгийн бодлого салбарын бодлого хоёр нь дотроо зөрчсөн ийм нөхцөл байдалтай дараагийн асуудлуудад амтным сайдаа оруулж ирмээргүй шүү. Одоо ашигт малтмлын тухай бол орж ирнэ. Дахиад танд зориулсан танаа салбарт засагч нь зориулсан хэдэн асуултууд байгаа. Тэгээд тухайн асуудалтай нь асууя. Энийг бол зарчмын үед дэмжиж байгаа. Тэгээд хэлж байгаа ярьж байгаа юм засгийн газараа кабинет нэг шийдвэртэй байх бодлогоо барьж яваарай. Салбарын сайд нь орж ичээд би дэмжсэн засгийн газар учрал дэмжээгүй гэж хэлчихлээ шүү дээ ерөн дөрөв. Тэгээ ийм байдалтай цаашаа засгийн шийдвэр гарч явах юм бол Монгол төр докторгүй байдал руу орохоор байна шүү. Тэгээ өөрсдөө та хэд энийг өдөр тутамдаа хийж үйлдэлээр харуулж шүү гэдгийг хэлье. Баярлалаа.